За дахин шинэ өглөөний мэнд хүргэе. Та бүхэн сайхан амарсан уу? Энэ өглөө дахин уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд хамтдаа энэ өглөөг эзний үгээр эхлүүлье. Тэгээд энэ цагийг даатхан хамтдаа залбирцгаая. Хайртай мөнхийн бурхан аав их эзэн минь ээ. Энэ цагийг танд даатгаж байна. Эхнээс нь дуустал та өөрийн ариун сүнс, ишлэлт ойлголт, ухаарал, мэрэгүн ухаанаар дүүрэн байлгаж өдөрдөн чиглүүлээч эзэн минь. Ярьж байгаа миний аман дээр сонсож байгаа хүмүүсийн чихэн дээр үнэхээр та өөрөө хамт байж өдөр дараа Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За хамтдаа өнөөдөр бүгдээрээ Иохан 15 дугаар бүлгийн 1-8 дугаар ишлэлийг судлах болно. Тэгээд за би танд Иохан 15-ийн 1-2-ыг уншиж өгье. Би бол усан үзмийн жинхэнэ мод. Эцэг минь усан үзм тариалагч билээ. Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчөр бүрийг тэр авч хайна. Жимс ургуулдаг мөчөр бүрийг их жимстэй болгохын тулд тэр тайрч арчилдаг гэж байна. Амен. За энэ бол Иесус эзэн дагалдагч нартаа аминчлан сургасан маш чухал сургаалуудын нэг. Тэндээс Иесус эзэн яг энэ сургаалт зөвөрлөлийг хэлэхдээ эцэг ба өөрийнхөө нэгдмэл чанарыг тунхагласан яг тэр чухал үгсийн араас мөн дагалдагчид Иесусийн дагалдагчид түүнтэй ямар харилцаанд орсныг илэрхийлж яг энэ сургаалт зөвлөлөөр ярьсан баг. Тэгээ 14 дугаар бүлгээс бид нар бас харахаар яг хам сэдвэр нь бид нар ойлгоно. За хамгийн нэгдүгээрт бид нар энд нэг хоёр төрлийн мөчрийн талаар ярьж байгааг шууд анзаарч болно. Миний дотор байх жимс ургуулдаггүй мөчр гэж хэлсэн байна. За дээрэс нь жимс ургуулдаг мөчр гэж бас гарч. За жимс ургуулдаггүй мөчр бол авч хаягдана гэсэн байна. Харин жимс ургуулдаг мөчрийг бүр илүү жимстэй болохын тулд тэр тайрч арчилдаг гэж хэлсэн байна. Бүгдээрээ эндээс дотор гэдэг үгийг утгыг нь маш чухал бас авч үзэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь бид жимс ургуулах гэдэг нь яг юу хэлж байгаа вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ бид нар эндээс хэрэгжүүлэлт гарах болно. За тэгэхээр бүгдээрээ дотор гэдэг үгийн утгыг харахын тулд 14-ийн 8-аас 10-ыг бас харъя. Филипп түүнд эзэн бидэнд эцгээ харуулаач. Энэ л бидэнд хангалттай гэв. Иесус би та нартай хамт ийм удаан байхад чи намайг таньж мэдсэнгүй гэж юу Филиппэ? Намайг харсан эцгийг харсан. Гэтэл бидэнд эцгээ харуулаач гэж чи яаж хэлнэ вэ? Би эцгийн дотор эцэг миний дотор байгаа гэдэгт чи итгэхгүй байна уу? Миний та нарт хэлж байгаа үгсийг би өөрөөсөө хэлээгүй. Харин миний дотор оршигч эцэг үйлсээ хийж байгаа юм аа гэж хэлсэн байна. Тэгэхээр би эцгийн дотор эцэг миний дотор гэж Иесус эзэн хэлэхдээ түүний үр дүнг нь хэлэхдээ миний та нарт хэлж байгаа үгсийг би өөрөөсөө хэлээгүй. Харин миний дотор оршигч эцэг үйлсээ хийж байгаа юм аа гэж тодорхойлж байгаа. Тэгэхээр Иесусийн дотор эцэг нь өөрөө байгаад буюу Бурхан Аав нь түүний дотор байгаад Иесус эзэн түүнийг гадагшаага илэрхийлж байгаа. Тэгэхээр дотор байх гэдэг үгний нэг чухал ойлголт юу вэ гэхээр Бурхантайгаа өөрөө хамт байгаад түүнийг илэрхийлэх, түүний төлөөлөл болж яг л түүний хийсний дагуу үйлдэх гэсэн санаа явж байгаа. За тэгэхээр бид нэр 15-ийн 1-2 ишлээ дахиад харах юм бол миний дотор байх жимс сургуулдгүй мөчр бүр гэж.
Тэгэхээр миний дотор байх жимс ургуулдгүй мөчр гэж энд гарч байгаа. Тэгэхээр бид нэр сайн 14 дөрвөлгөөс түүнийг илэрхийлэх гэж. Тэгэхээр Христэд итгэгч бид нэр түүнийг илэрхийлэхээр дуудагдсан. Түүний төлөөлөл болж энэ дэлхийд амьдрахаар дуудагдсан. Гэхдээ ингэж итгэсэн, шийдсэн, итгэлийн амьдрал руу орсон мөртлөө жимс ургуулахгүй бас байх ийм нөхцөл байдлыг энэ 2 дугаар ишлээс бид нар харж байна. Тэгэхээр энэ жимс ургуулдгүй мөчөрт бол маш ноцтой хувь тавилан зохиож байгаа. Ийм мөчр бол ерөөсөө тайраад хаягдана. Тэгээ бид нэр хам сэдвэр нь Христэс тайрч хаягдана гэдэг бол өөрөө энэ бол маш ноцтой. Бид нэр Бурхны хаанчлалд байх эрхгүй бүр ингээд тайраад хаягдж байгаа. За тэгэхээр бүгдээрээ одоо үргэлжлүүлээд жимс ургуулах гэдэг нь тэгвэл яг юу хэлээд байгаа? Энэ жимс ургуулахгүйгаас болоод тайрч хаягдаад байна. Тэгээд эндээс ажиглах юм бол энэ жимс ургуулах хэсэг нь биднээс шууд шалтгаалж байгааг харж байна. Ишлэл 2-ыг ишлэл 6-тай харьцуулъя. Хин нэг нь миний дотор эс байваас мөчр мэт хаягдж ухаарна. Тэдгээр мөчрийг төөж галд хайж шатаана. Энэ утга яг давтагдж байгаа. Тэгэхээр яг үнэндээ жимс ургуулдгүй нөгөө мөчр маань Иесусийн дотор эс байгаа мөчр болж таарж байна. Тэгээд хаягдж ухаарна гэсэн. Тэдгээр мөчрийг төөж галд хайж шатаана. За энэ бол маш тодорхой илэрхийлэмж. Галд хайж шатаагдана гэдэг бол Бурхны хаанчлалыг өвлөхгүй л гэсэн үг. Мөнхийн усад орж чадахгүй л гэсэн үг. Бүгдээрээ одоо энэ жимс ургуулах гэдгийг утгыг нь маш сайн бас олох хэрэгтэй. Бүгдээрээ 7 дугаар ишлэлийг харъя. Та нар миний дотор, миний үгс та нарын дотор байваас та нар юу хүснээ гуй тэгвэл та нарт биелэх болно. Тэгээ 8 дээр нь та нар их жимс гаргаж миний шавнар болоход эцэг маань алтаршна гэсэн. За энэ дээр 3 дахь төрлийн мөчр гарч байгаа. За энэ бол зүгээр нэг жимс гаргадаг биш, их жимс гаргадаг мөчр. Тэгэхээр усан үзэм тариалагчийн гол зорилго бол их жимс авах. Тэр мөчр бүрээс их жимс авахыг хүсэж байгаа. Жимс ургуулдаг мөчрөөл тэр тайрч арчлан их жимстэй болохыг хүсэж байгаа. Тэгэхээр яг энэ дээр юу хүснээ гоо тэгвэл тэр нь та нарт биелэх болно гэдэг хэсэг нь бол юуг санагдуулж байгаа гэхээр Иесус эзний өөрийнх нь үлгэр дуурайлыг. Тэр үнэхээр усыг дарс болгосон. Тэр сохрыг хараа оруулсан. Тэр бүр усан дээгүүр алхсан. Тэр тоо томшгүй гайхамшгууд байсан. Энэ бүх гайхамшгууд тэр эзнээс Бурхан Ааваасаа сонсож түүнээс хамааралтайгаар хийж байгаа гэдгээ өөрөө ч хэлжсэн. Тэгэхээр яг л ийм нөхцөл байдлыг харуулад эзний дотор байх, түүнийг илэрхийлэх, түүний төлөөлөл болох гэдэг нь яг л ийм үр жимс дүүр Бурхныг алдаршуулсан, түүний агууг илэрхийлсэн яг л ийм дүр зураг амьдралын хэв маяг харагдаж байна. Хоёрдугаар бид нэр энэ их жимс гэдгийг ишлэл 16-аас маш тодорхой харна. Та нар намайг сонгоогүй харин би та нарыг сонгосон. Та нарыг явж жимс гаргаж үр жимс чинь үрд байгаасаа гэсэндээ би та нарыг томилсон. Гэт дахиад ингэснээр нэрээр минь та нар эцгээс минь юу ч гуйсан тэр та нарт өгөх юмаа гэж дахиад давтан орж ирж байна. Тэгэхээр энэ явж жимс гаргаж үр жимс чинь үрд байгаасаа гэж хэлж байгаа яг энэ үйлбэрийн бүтцийг бид нэр харах юм бол Матай 28:18-аас 20 дээр гардаг агуу захирамжийг санагдуулж байгаа. Та нар явж бүх улс үндэснийг надад эцгүүлж миний хойноос дагуул гэж. Тэгээд тэдгээр хаанчлалын иргэд тэдгээр аврагдсан хүмүүс бол мөнхөд байх үр жимснүүд. Энэ дээр үр жимс чинь үрд байгаасаа гэсэндээ би та нарыг томилсон гэж. Тэгэхээр энд илгээлт гарцаагүй илгээлтийн талаар ярьж байна.
Тэгэхээр их жимс гэдгийг бид нар юу гэж ойлгох вэ? Нэгдүгüүрт нь энэ бол үнэхээр Бурхны сүрж авлан, Бурхныг алдаршуулсан амьдралын гэрчлэл байна. Хоёрдугаарт нь энэ үнэхээр хаанчлалын хэв маяг баг. Хаанчлалыг тэлсэн, сайн мэдээг түгээсэн, дагалдагч бэлдсэн яг л энэ амьдралыг хэлж байна. Тэгээ бид нэр ийм их жимс гаргахаар дуудагджээ. Бид нар түүнийг илэрхийлэх ёстой байна. Түүнийг төлөөлж энэ дэлхийд, түүнийг харуулж, түүнийг алдаршуулж, түүний ялгуусын ялд тэр сүнслэг үр жимс гэрчлэлээр дүүрэн байх амьдрал дуудагдсан бөгөөд ийхүү бид нар Бурхны хаанчлалыг тэлж бид нар хаа сайгүй түүний нэрийг тунхаглаж хаанчлалыг байгуулахаар дуудагдсан юм байна. Ингэснээр бид эзнийг алдаршуулах юм байна. Халелуя. Бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Их эзэн минь ээ, би таны тэр их жимс гаргадаг мөчөр байхыг хүсэж байна. Таныг алдаршуулсан тийм амьдралаар амьдрахад та туслаач ээ. Би жимс гаргахгүй байгаа бол яг одоо гимшиж байна. Та намайг өөрийнхөө хаанчлалд дахин үнэхээр хэрэглээч. Хэрвээ би үнэхээр тэр багахан жимс гаргадаг мөчөр байгаа бол би бас гимшиж байна. Та намайг тайрч, арчилж, та намайг үнэхээр өөрчлөх болтугай. Та үнэхээр тэрхүү ийхүү их үр жимс гаргасан таны дагалдагч байхад та надад туслаач гэж залбирч байна. Иесусийн нэрээр залбирлаа. Амен.